Instagram, Facebook гэх мэт платформуудын зөвхөн танд зориулж санал болгодог контентуудыг өгөгдлийн ухааны технологиг ашиглаж гаргадаг гэвэл та итгэх үү? Өгөгдлийн ухаан буюу data science гэдэг нь ерөөсөө л асуудлыг шийдвэрлэхийн тулд өгөгдлийг цуглуулж, шинжилж, түүнээсээ сайн шийдвэр гаргаж байгаа процесс юм. Жишээлбэл, YouTube-ээс санал болгож буй видеонууд нь таны өмнө үзсэн бичлэгнүүдийн датаг цуглуулад тэрэн дээр үндэслэн дараагийн сонирхолтой байх үз бичлэгийг танд хүргэдэг гэсэн үг юм. Тэгэхээр бодох нь шүү дээ. Яана. Ама юу сайн бодгийг мэдчих үү дээ. За тэр ч яг уу өгөгдлийн ухааны инженерчлэл нь бидний амьдралын эргэн тойронд хаа сайгүй оршдгоо. Сошиал медиагийн хувьд өмнө хэлсэнчлэн санал болгосон контентууд, спортын тамирчдын үзүүлэлт статистик, химэл оюун ухаан, бүр кибер халдлагыг олж илрүүлэхэд хүртэл ашиглагддаг байна. Тэгэхээр ямар чадвар надад хэрэгтэй вэ гэдэг талаар одоо бүгдээрээ ярилцъя. Суур математик болон магадлалын ойлголт, асуудал шийдвэрлэх болон бүтээл сэтгэлгээ. Мөн программын хэл. Энэ дээр бол санаа зовлтгүй шүү. Мэдээж энгийн амархнаас эхэлж болно. Одоо мэргэжлийн тухайд авч үзвэл data analyst, data scientist, химэл оюун ухааны инженер гэх мэт олон гоё мэргэжлүүд таныг хүлээж байгаа шүү. Цалингийн үед мэдээж таны чадвараас хамаарах ч гэсэн ихэнхдээ маш өндөр байдаг. Cisco Tech Club-ийн инфо болон байла. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.